За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаад Matsag application дээрээ хэрхэн ус уух сануулгах хонхоо бэлтгийг харуулъя. За ингээд усны хэсэг дээр байгаа хонхны зурган дээр дарна. За тэгээд цаг нэмэх гэдэг дээр дараад за би өдөр болгон өглөө 8-аас эхлээд оройн 20 цаг хүртэл цаг тутамд нэг аяг ус уумаар байна гэх юм бол ингээд тэмдэглээд байна гэсэн үг. 9 цагт, 10 цагт, 11 цагт, 12 цагт, 13 цагт гэдгийг бүгднийг ингээд тэмдэглэчихнэ. За цаг нэмэх гэдэг дээрээ дарж байгаа л тэмдэглээд байж болно гэсэн үг. Магадгүй заавал цаг тутамд биш те 2 цаг тутамд нэг удаа байж болно. За 1 цаг 30 минут тутамд нэг удаа байж болно. За тэгээд өглөө эрт 8-аас хэрдэггүй 10-аас ирээд ууж эхэлж болно гэх мэтчлэн. Та өөрийнхөө амьдралын хэм маяг, ажил, амьдралтаа зохицуулаад энэхүү сануулга хонхоо цагаа ингээ бэлтжиж болох юм шүү. Тэгээ өдөрт 2-3 литр усыг заавал уух шаардлагатай. Тэгэхээр хангалттай их сайхан ус уугаад бие ирүүлж нэ гэдэгт итгэлтэй байна. За тэгээ хонхоо ингээд бэлтчихнэ. Яаж ус уух вэ гэд хүмүүс маш их асуудаг тул үүнийг ингээ сануулж байна. Мэдээж хэрэг тэр хонхныхоо сэрүүлгийга он болохоор та бүхэн маань тэгжиж танд мэдээлэл ирээд таны notification ямар аялтай байна тэрүүгээр нь мэдээлэл гарна шүү.